За кластер толгой өвдөлт буюу ихэвчлэн эрэгтэйчүүдэд үүсдэг толгой таллаж өвдөх өвдөлт. Гэхдээ толгой гэхээсээ илүүтэй зөвхөн энэ нүдний эргэн тойронд хүчтэй өвдөх, энэ чамархаагаар өвдөх өвдөлт юм аа. Энэ өвдөлтийг бусад бүх өвдөлтөөс ялгахад айгүй амархан. Толгойн өвдөлт эхэлсэн үед өвдөж байгаа талынх нь нүдний завсар нь жижигхэн болно, нүд нь улаан болно, нүднээс маш их хэмжээгээр нулимс гоочно. За яг энэ үед зэрэгцээд өвдөлттэй талынх нь хамар битүүрнэ, хамраас нь шингэн нус гоочдөг. Өвдөлтийн хувьд маш хүчтэй. Энэ өвдөлтийг кинжаалны боол буюу одоо ингээд бүр нүдийг юмар хатгаад одоо авж байгаа юм шиг тийм хурц байж ядсан өвдөлт өгдөг гэж одоо үздэг. Ингэж өвдсөн хүмүүсийг ингээд эмнэлэгт орж ирж яхад нь бараг шууд хараад мэдэх боломжтой. Мигрен болон одоо булчин чангарлын толгой өвдөлттэй хүмүүс айгүй удаан алхаад тайван байж идэг бол тайван гэх юм уу одоо хөдөлгөөнгүй тийм ээ хурдан ингээ хөдлөхийг хүсдэггүй бол кластер толгой өвдөлттэй хүмүүс нөгөө толгоогоо ингээ бариад дараад бүр ингээ суух, зогсох одоо байх байрлалынхаа учрыг олохоо болтол нь тийм хүчтэй өвдөж идэг учраас холигсон байдалтай ингээд орж ирээд одоо эмчийг хүлээж явах хоорондоо л ерөөс ингээд наашаа цаашаа холихоол толгоогоо дараал тонгоогоо босч ирээл ингээ байж идэгээрээ онцлог. Харьцангуй нөгөө хоёр толгой өвдөлттэйг харьцуулах юм бол давтамжийн хувьд бол цөөн тоогоор тохиолддог. Илүү их эрэгтэй хүмүүст үүсгэх нь илбэг. Эмгэг жамын хувьд энэ өвдөлт бол гурвалсан мэдрэл буюу энэ нүүрний арьс, салс, нүдний эвэрлэгийн одоо энэ бүрхүүл, тэгээд энэ шүд, хамар дайврын хөндийн дотор талыг мэдрэлжүүлдэг гурвалсан мэдрэл гэж байдаг гавл тархины. Тэр мэдрэл одоо цочроод үүний хариу уралд одоо хүчтэй өвдөлт үүсдэгэ гэж үздэг юм байна. За өөр нэг онцлог нь энэ өвдөлт ихэвчлэн үүрээр хүмүүсийг унтчих үед хүчтэй ингээ нүд рүү нь цохоод авж байгаа юм шиг өвдөлт үүсгэж сэрээдэг учраас сэрүүлгийн толгой өвдөлт гэж нэрлэдэг. Дээлэнхтэй эрэгтэй хүмүүст үүснэ. Гэхдээ ховор тохиолдолд эмэгтэй хүмүүс бас орж ирдэг. За маш хурдан богино хугацаанд хэдэн минутаас 2 цаг хүртэл ингээд маш хүчтэй өвдөжсэн нь дунд нь хэсэг завсарлаад өдөрт хэд удаа ингээд энэ хүчтэй өвдөлт давтагдаж болдог. За ховор өвчин гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр бас адилхан нэг удаа маш хүчтэй ингээд өвдөд юу болов гэл ингээд хүмүүс сандраал аншаа олохгүй одоо мэдрэлтэй хамаатай, тархитлагаатай хамаатай шинжилгээнүүдийг өгөө ингээл за одоо ямар ч байсан тархинд нь одоо хаван хавдар харуулт гэмтэл байхгүй байх, судасны нарийсал байхгүй байх гэдэг ингээ онцлогдчихэтэл дараагийн хэдэн жилийн туршид дахихгүй алга болчих тохиолдол байна. Тэгээ баг ингээ мартцсныхан дараа 5, 10, 20 жилийн дараа дахиж өвдөх тохиолдол зарим хүмүүст байна. Заримийнх нь нэг хэсэг хугацаанд ойрхон өвдөөд ингээд давтагдаад байдаг бас онцлогтой. Мэдээж энэ хэлбэрийн толгой өвдөлтийг үүсгэхэд одоо сэдрэгч хүчин зүйл юу гэдэг вэ гэхээр хамгийн түрүүнд стресс. Хоёрдугаарт нь ажлын ачаалал ихтэй, унтаж амрах цаг зав байхгүй. За одоо зарим одоо манайд жишээ нь 8 нэрийн барааны дэлгүүр ажилуулдаг маш олон хүмүүс одоо ингээд яг ийм толгой өвдөлтөд орж ирж байсан. Тэгэхээр тэр хүмүүс яадаг вэ гэхээр шөнийн 12 цаг болтол ажилладаг юм байна. Тэгээ өглөө эрт дэлгүүрээ нээхийн тулд 6 цаг, 7 цаг гэхэд босдог юм байна. Ингээд ажлын цаг нь гэхэд 10 хэдэн цаг үргэлжилдэг. Унтдаг цаг нь маш богинохон. За ингээ энэ одоо стресстэй, ажлын ачаалал ихтэй, унтах цаг багтай энэ байдал бол кластер толгой өвдөлтийг сэдрэх нэг номерын хүчин зүйл болж байна. Хоёрдугаарт нойрны дутагдал. Ерөөсөө хүн болгон өөртөө таарсан нойрны хэрэгцээтэй. Тэгэхээр хангалттай унтаж амрах цаг гэдэг юм хүн болгонд өрөөл гэсэн үг. Тэр хүн хэрэг ачаалттай ажилддаг, биеийн хүчний ажил хэрэг хийдгүү, оюуны ажил нь ямар байдгүй гэдэг зэрэг юм нөлөөлөх хүчин зүйлүүд байхаас гадна өдөртөө хэрэг хийнээр зарцуулдаг хүн гэдгээсээ болоод зарим хүн маш өндөр 8 10 цаг унтах хэрэгцээтэй гэдэг бол зарим хүн ердөө 5-6 цаг унтах хэрэгцээтэй. Тэр нойрных нь хэрэгцээ хангагдахгүй ингээд яваад ахаар үүсдэг бахны. За мөн архи дарсны хэрэглээ, тамхи татах тийм ээ, ийм хорт зуршлууд бол энэ төрлийн толгой өвдөлтийг сэдрээдэг. За үүнээс бүр ингээд онцлог нэг зүйл бол судас тэл хэмнүүдийг хэрэглэх тохиолдолд бол энэ кластер толгой өвдөлт шууд сэдэрдэг. За одоо янз бүрийн байдлаар зүрхний титэм судасыг тэлхийн тулд
хэрэгэлдэг нитроглицерины төрлийн эмнүүд байж болно. Эсвэл бол манайхан ПП гэдэг мэддэг шүү дээ, тийм ээ. Хүмүүс ингээд бүх судалгаа, зарим хүмүүс ингээд хамаг нүүр ам халууд үгээд байсан гэд иймэрхүү судас төлөх эмнүүд хэрэгэлсэн тохиолдолд бол хаяадаа сэтэрчдэг. За ингээд удаан хугацаанд фитнесээр хичээлсэн маш их юм болчихлог боди залуучууд байдаг тийм ээ. Тэд нар би энэ нөгөө спорттой одоо илүү төгс бие галбар гаргахын тулд эсвэл илүү амжилт гаргахын тулд их хэмжээний гормонуудыг болон судас тэлэгч нарыг хэрэгэлдэг. Тэгэхээр тэр залуучуудад бас энэ өвдөлт илрэх магадлал маш өндөр байдаг бахнэ. За мэдээж анхдагч толгой өвдөлтүүдийн ер нь бүхэл хэлбэрийн хувьд одоо төгс эцсийн одоо шалтгаан эмгэг зам бол бүрэн тодорхой болоогүй. Чин томуу төс төвчин гэдэг ингээд энэ томоогийн ийм хүрээний ийм нэртэй вирусээр үүсгэгдэж байна гэд ингээд тодорхойлоод энэ вирусын халдвар авахаар бид нэг ингээд ханиа томоо хүрээд өглөө илрэлт халуураад хүүхэд нь ус нь гоождаг, халуурдаг, одоо юу гэдэг огж бөөлждөг, толгой нь өвддөг, зарим нь ингээд суулгадаг юм байна гэж мэддэг болвол бид нар анхдагч толгой өвдөлтүүдийн хувьд одоо энэ толгой өвдөлт үүсгэхэд ийм хүчин зүйлүүд нөлөөлж байна. Эдгээр ингэж нөлөөлөх одоо зарим нь ингээд батлагдчихсан, зарим нь бүрэн тодорхой биш үеж байдаг байхгүй. Тэгэхээр бүрэн тодорхой биш учраас энэ өвчнийг эмчлэх арга бүрэн тодорхой биш л гэсэн үг. Тэгэхээр бид нар кластер толгой өвдөлттэй өвчтнүүдэд юуг зөвлөдөг вэ гэхээр за та яв хэрэгэлсэн болоод одоо ямар дэглэмтэй, яаж унтдаг, хэдэн цаг унтдаг, ажлын цаг чинь ямар байдгүй, ачаалал ямар байдгүй гэдгийг ингээд ажиглаа. Ингээд юу таныг ийм толгой өвдөлтөөр одоо өвтгөд нөлөөлсөн бэ гэдгээ нэгдүгээрт нь эмч өвчтөд хоёр олох хэрэгтэй. Тэгэх юм бол дараагийн удаад тэр сэтрэгч хүчин зүйлээс зайлс хийх нь өөрөө энэ өвдөлтийг одоо дахиулахгүй байхад хамгийн чухал. За хоёрдугаарт нь үнэхээр хүчтэй толгой өвдөлт өгсөн болвол бид нар өвдөлтийг богино хугацаанд намдаах юм хэрэглэх хэрэгтэй. За кластер толгой өвдөлтөд бол 100% хүчил төрөгч амьсгалах нь өөрөө хамгийн одоо амархан өвдөлтийг одоо намдаахад хамгийн нэмэртэй зүйл гэж үздэг. За үүнээс гадна одоо зарим төрлийн өвчин намдаах цацлагуудыг хамрын хүндийгээр ингээд цацаж өгөх нь бол өвдөлтийг илүү ч хурдан намдаах одоо тийм ийм ууснаас илүү намдаад юм байна гэсэн тийм зүйлүүд байдаг. Тэгээд тухайн хүнд тохирсон өвчин намдаах юмыг л бид нар өгөх хэрэгтэй. Удаан хугацааны эмчилгээ гэж юу нь бол энэ тохиолдолд байхгүй. Хэрвээ одоо янз бүрийн судас тэлэгч эмнүүдийг хэрэглээ, тэрнээс болоод толгой өвдөж байгаа бол мэдээж тэднэрийг яавал одоо хэрэглэхгүй байх боломжтой байна. Эсвэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай өвчтнүүдэд бид нар өөр ийм санал болгох байдлаар энэ өвчний эмчилгээг болвол шийддэг.